Сайн уу манайхаа. Өнөөдөр би та бүхэнд Apple ID нээх, хэрхэн нээх, мөн Apple ID нээхтэй гаргадаг алдааг тайлбарлаж өгөхөөр энэхүү бичлэгийг хүргэж байна. Хэрвээ танд энэхүү бичлэг хэрэгтэй бол дуслал үзээрэй. За юуны дөрөнд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр шинээр нээсэн Gmail хаяг, за өмнө нь ямар нэгэн Apple аккаунтад Apple ID нээгт ашиглаагүй утасны дугаар хэрэгтэй. За бүгдээрээ шууд вебсайт руугаа оръё. iCloud.com гэж вебсайт руу ороод iCloud гэж ороод sign in-ээр дараад нэвтэрнэ. За sign in-ээр дарах үед та одоо жишээ нь өмнө ашиглаж исэн ID-гаараа шууд нэвтэрч болно. Эсвэл өөр Apple ID ашиглаж болно. За use a different Apple ID гэдэг нь болохоор өөр Apple ID ашиглая гэсэн сонголт. За үргэлжлүүлээд create Apple account буюу шинэ одоо Apple account-ыг өөртөө үүсгэе гэдэг сонголтыг сонгоно гэсэн үг. За энэ дээр мэдээлэл бол бүгд мэднэ тийм ээ. First name гэдэг бол та өөрийнхөө нэрийг өчнө. За би өөрийнхөө нэрийг товчлоо өччихье. За last name бол та өөрийнхөө овгийг өчнө. За country дээр нь болохоор та өөрийнхөө амьдарч байгаа улсын хариаллыг өчнө. За энэ дээр болохоор төрсөн онцороо биччихнэ. Day дээр өдрөө, month дээр сараа, year дээр жилээ өчнө гэсэн үг. За харин энэ хэсэг дээр хамгийн чухал энэ хэсгээс анхаараарай. Энэ хэсгээр болохоор ихэнх хүмүүс одоо шууд нэг өөрийнхөө үүсгэсэн first name, last name-ээрээ Apple ID-гаа үүсгэх гэж оролдог. Гэхдээ энэ ажиллахгүй. Яагаад тэгэхээр энэ дээр шууд үүсгэж байгаа Gmail хаяг Apple ID дээр чинь баталгаажуулах нууц үг ирэх боломжгүй. Учир нь active биш. Учраас тийм болохоор та урьдчилаад Gmail хаягаа нээн. За тэр нээсэн Gmail хаягаа ийшээ нэмэлт оруулж ирж өгнөөсөө жишээ нь би өөр дөр одоо өмнө ашиглаж исэн Gmail энэ алидтэй ашигласан учраас болохгүй. Гэхдээ өмнө ашиглаад нээсэн одоо шинээр нээсэн Gmail хаягийн дээр бичих шаардлагатай болно гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор 11 оронтой тоо үсэг, том жижиг үсэг тэмдэгт орсон нууц үгээ бичнэ. За энэ хэсгээр болохоор утасны дугаараа бичнэ. За тэгээд баталгаажуулах код болохоор мессежээр авах уу, дуудлагаар авах уу гэдэг сонголт байгаа. За мессежээр авсан нь илүү тэнд амар. Яг тэгэхээр дуудлагаар зарим одоо англи хэл тооны дуудлагыг танихгүй байвал та буруу хийх юм бол за тухайн Apple ID бас өчнгөө болох магадaltaй байдаг. За тэгээд энэ үсэг тооны хэлсэн энэ кодыг хийгээд continue дарах үед та өөрийн гэсэн чинь Apple ID-тэй болох боломжтой. Тэгэхээр та Apple ID нэгтэй төрүүлээд Gmail хаяг нээх ёстой юм гэдгийг л ойлгочих. За усны дугаар чинь бүртгүүлгүй байх ёстой юм байна гэдгийг ойлгочих. За тэгээд яг iCloud.com руугаа ороод өөрийн гэсэн Apple account-ыг нээх боломжтой мөн гар утсаараа нээх боломжтой. За тэгээ энэхүү мэдээлэл танд хэрэгтэйсэн бол subscribe дараарай. За мөн Apple ID нээх шаардлагатай хүн байх юм бол comment хэсэгт мэдээлэл үлдээгээрэй, мөн миний Instagram хаяг руу чадчихаарай. За тэгээ дараагийн хэрэгтэй мэдээлэлээр бүгдээрээ уулзцгаая.